Зохиолч сэтгүүлч Бим Павлын наран гэрэл. Айх ёсгүй айдас өгүүлэг. Шөн дунд хаалга гинт хүчтэй болвлаа. Яран босч гэрлийн асаан цагаа харавл хэдийн 2 цаг өнгөрчихж. 8 сартай хүүгээ унтуулах гэж хөхүүлж угаад унтчихсандаа өөрийгөө буруутхан хаалгаа тайллаа. Хүйтэн жавартай хоршуулан архи сэнгэнүүлсэн нөхөр нь ороод ирлээ. Гэргийнхээ аягалж өгсөн цайг оочлон хоол халахыг хүлээх зууртаа. Гэр хүйтэн болчихсон юм биш үү? Галаа сайн түлхэд яадаг юм? Хүүхэд дааруулаад ханаа томоо тусах гэж байгаа юм. Тэгээд л эмнэлэг эргүүлдээд төвөг болоод байв гэж уурсан. Дөнгөж л 20 гарч яваа хэрнээ цог жавхаан өдрөөс өдөрт буурч яваа бүсгүй нам дуугаар ханаа махгүй болж байна. Ногоо өчтөр дууссан. Хүү маань өнөөдөр баахан уйллаа. Өлссөн байлгүй. Нөхөр хэсэг чимээгүй сууснаа. Чи одоо энэ үхнийг зохицуулж чадахгүй нү? Би хаанаас мөнгө олж ирэх юм? Ажилгүйг мэдсээр байж тарамтлаад байгаа юм хаашаа. Эсвэл би чамд лай болоод байна уу? Маргаашнаас явчихсан ч болно шүү дээ. Эхнэр дуу муу тайхан. За битгий хуралдаа ханаа. Хоолоо халуун дээр нь идчихэд сайхан унтаж ямар. Маргааш ямар ажил тавь? Өнөө цуврал шоу дуустдаггүй. Маргааш ахаад л зураг авалттай юм байх. Өдөржин телевизэд өнчих юм шиг байна. Нэрээ өнөөдөр нэг жаахан порцтой хоол идчихсэн чинь хариугүй өлсөж өгөхөө шахсан. Маргааш өдрийн хоолны мөнгөө нэмж авч явахгүй бол өгөх юм байна лээ. Энэ бүгдийг чимээгүй сонсцоосон эхнэр хүүдээ тараг бов авахаар төлөвлөсөн 5,000 төгрөгөө нөхөртөө өгч явуулахаар шийдээд эцсийн жаахан нүрсээ галдаа хийгээд унтахаар хэвлээ. Маргааш өглөө нь 7 цагт сэрвэлгийн дуугаар боссон нөхөр угаажинд үтсэн хувц сөмсөд улаан нэлзраа хүү хань хоёрынхоо 2 хоног ам аргацаах 5,000 төгрөгийг хэнэгчгүй халааслаад гарч одлоо. Бас болоогүй. Гал хөсөө олигтой түлээрээ цэвий даагаад л суух юм. Өчигдөр даарч хонсон шүү гэд хаагдж нээгдэх нь хэцүүхэн болсон гэрийнхээ хаалгыг ажигчгүй хүчлэн байж тас хийлгчгээд гарч одлоо. Үдхэрд өхөөрдөм хүүн иг маггүй уйлж өлсхийн эрхэнд ходоод нь хоржгоно. Эцтэй арга нь тасарч хөдөх аав ээж рүүгээ утас цохин мессеж өчлээ. Ээжээ танд 2-3 мянга чамаагүй мөнгө байна уу? Боорцгүй болчихлоо. Хүү бантангийн махгүй болчхоод өлсөөд уйлаад байна гэв. Ийм арга тасарсан үг сонссон аав ээж нь уурлахын дээдээр уурлаж хариуд нь нөхөр чинь юугаа хийж байдгийг? Хүүхэд нь өлсөөд байхад ажил хийдгүү мүү? Дандаа л ингэж мөнгө нэхэж байх юм. Амьдрч чадахгүй бол салаач. Эндээс замын унаанд дайж явуулсан түлшээ дуусчихсан байна гэж ах чинь хэлнэлээ гэх мэтээр загнаж зандарч гарлаа. За боллоо. Мөнгө байхгүй бол тэрл биз гэд утсаа салгалаа. Уйлах нь бөөхөл уурлагч тэнхэлгүй болсон залуухан бүсгүй хар хөлсөө асгаруулан чарлах хүүгэн арай ядан унтуулаад харилцсан адилгүй том жижиг сав бариад усанд явлаа. Хэд хоног шөн дунд ирсэн нөхөр нь ус гүйдээд 2 хонж байгааг анзаараачгүй юм. Залуухан бүсгүй усаа зөөн 50 хэсэг амрахтаа ингэж бодно. 2 ч залуутай уулзраад бүтлгүйтж 2-3 өрмөн бүтлгүйтж алдсны минь нутгийнхан тэр чигээрээ мэднэ. Хотод ажил хий гэвч олдохгүй. Дээр нь нялх хүүхдтэй. Нутаг буцыг ихнээ хүний нүүр харах ирэхгүй. Яадаг юм блэ?
Уугийнхаа аяар нь байхгүй бол нэг л өдөр ирэхгүй болчихж мэднэ. Тэгвэл хүү бид хоёр ахаад л хаягдахын нэмэр. Ер нь ахаас хэд 3 төгрөг зээлээд аятайхан хоол хийдэг юм билүү. Тэгвэл уу маань эрт ирж магадгүй гэж бодлоо. Тэгээд энэ хүү өрөвдөлт арга ядсан бодолдоо урамшин гэрийн зүг усаа цалгиулан яарлаа. Зохилогдсон Бямб Баавлын Наран гэрэл. Уншсан Эрхэнбаярын Батторж.